За бид гурав энэ сайхан Тэнгэрийн Ван Сэмбрүү хэмээх цэцгийн өмнө одоо ирсэн байна. За бидний аялал бол үргэлжилж байна. Аялал маань маш сайхан болж байна. Тэгээд энэ цэцгийн тухай Ван Сэмбрүү хэмээх цэцгийн тухай жоохон ойлгосон зүйлээ бас та бүхэндээ хуваалцъя гэж бодсон юм аа. За Ван Сэмбрүү хэмээх энэ сайхан цэцэг бол Ван гэж одоо ерөнхийдөө бол хуучин цагаар яриул нөгөө цол хэрэгэн байгаад идэг. Тэгээ тэрний Ван гэдэг нэр орсон байгаад байна. Ван гэдэг бол цол хэрэгэнтэй гэсэн утгатай бас нэр явж байна. Цааш нь одоо илүү тайлбал бас зөндөл одоо төгчл байгаа баг. Тэгээд энэ Ван Сэмбрүү хэмээх цэцэг бол одоо нөгөө үүд хоймрын зайтай ургадаг. Тэгээд уулсын дээр одоо ийм хүн очиход ерөнхийдөө их тийм амаргүй газар ургадаг ийм цэцэг байдаг. Жишээлбэл одоо бидний явж байгаа газар бол Монголд явбал морьтой явбал шинтэй явбал ямар ч боломжгүй. Дан одоо алхаж ирэх боломжтой. Нэлээд бас амаргүй газар байгаа. Тэгээд одоо тэр дээр бас харагдаж байна. Одоо энэ хэсэгт харагдаж байгаа шиг байна. Ван Сэмбрүү цэцэг бас их том болсон байна. Тэгээд яг нөгөө домог түүх гэдэг шиг дуу хоорн байдгаас бас дурдж ярил. Ван Сэмбрүү цэцгийг нөгөө ээжтэй үзүүлж чадсан хүн бол одоо энэ яваа насандаа буйны дээдийг одоо ээжтэй барьж ийна гэсэн үг. Одоо Ван Сэмбрүү цэцгийг үзүүлээд үзүүлээд очих юм бол одоо амьд явхад алтан аягнаас ус уун гэдэг шиг хойтой гэж байдаг. Алтан аягнаас ус уух. Шүүдрийн туслыг цуглуулад одоо ээжтэй цай чанж өгвөл одоо ээжийнхээ ачийг хариулна гэж ярьдаг. Тэгвэл одоо яг тэр бүгдээс баг илүү гэж хэлэхээр Ван Сэмбрүү цэцгийг одоо өглөөдөө үүрдээ одоо ээжийгээ дагуулад тэгээд ээжийгээ үзүүлж чадвал тэр хүний одоо мөнхийн одоо ээжийнхээ ачийг хариулсан тооцдог юм байна. Энэ Ван Сэмбрүү цэцэг бол Ван гэдэг бол цол гэдэг нэр яригдах юм байна. Тэгээд Говь Алтан аймгийн Цагаан чулуут хэмээх Чандаман сумын одоо баруун талд байдаг Цагаан чулуут хэмээх газар ирсэн. Тэгээд хүндэтгээд бид бүхэн одоо нөгөө хөөрхөн малгайтайгаа манай хүчийг хангад дэгж эмэртэй залуу байгаа. Тэгээд энэ сайхын цэцгийг үзьгээд бүгдээрээ бас Монгол хувцас авсаад ястаа төртөө бас зориод ирлээ. Яг эсгэлэн чанд руу өнөр Эсгэлэн чанарын өнөр өртөж байна. За ийм сайхан цэцгийг одоо аав ээжтэйгээ цуг ирсэн хүү маань одоо түрүүний миний ярьсан ээжийнхэн ачийг хариуллаа гэж одоо ээж нь сая үдээ одоо хэлж байна. Одоо аав нь тэгж үзэж байна. За ингээд ээж аавынхаа ачийг хариулж байгаа эрхэм сайхан үдээ баярлалаа. Талархлаа. Энэ сайхан цэцэгтэй бас одоо сайхан талархж байна. Лус савдаг болгон маань одоо энэ сайхан цэцгийг бас эрхэм нандиглж хамгаалж хайрлж байдаг баха. Тэгээд энэ цэцэг бол яг нэмж дөрдөхэд бол эмийн товчхон юм ярихад бол ургамал байдаг. Одоо ингээд сая биднийг эрт ирэхэд бол өдөр ирсэн бид нар энэ цэцэг маань ингээд дэлбэгээ нээц ингээд байсан бол одоо ингээд баг угаар ингээд төлөвлөн дээр хумаад байгаа. Одоо ингээд оройдоо энэ үрээ хамгаалаад хумайд хомдог ийм сайхан гайхамшигтай Ван буюу цолтой Тэнгэрийн Ван Сэмбрүү цэцэг байна. Та бүхэндээ энэ сайхан цэцгийн одоо ивэл буян сайн сайхан бүхэн дуун дээр түүхэн дээр утга учир дээр гардаг бүх сайн сайхан зүйл та бүхэнд маань хүрэх болтугай. Та бүхэн маань одоо ээжийнхээ ачийг одоо хүн бүхэн хариулж чадах болтугай гэсэн ерөөлөөр аяллаа үргэлжлүүлье. Манай хамгийн бяцхан аялагч нар тэнд Янгэр их ормаа. янзтай юм аа.
гэдэг надад өөрөөс харж байгаа тэр жигтэй янгирийн том байна. Янгирийн хорон байна тий. Аа тийм. Тийшээ. За тэнд бол хамгийн том байна. Энэ ойрхон байгаа. Тэгээ доошоо бол бүр том байгаа.